Сайн байцгаана уу хэм үзэгчдээ. Монгол суглаа хөтөлбөр та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За өнгөрсөн хугацаанд Монгол суглаа хөтөлбөр 6 ширхэг Toyota Land Cruiser автомашиныг азаттангуудаа олгосон. За үүний 5 ширхэг нь бол Land Cruiser 200 автомашин, за 1 ширхэг Land Cruiser 300 автомашиныг аль хэдийнэ азаттангуудаа олгочихсон байна. Тэгэхээр энэ удаагийн 773 сая төгрөгийн супер тохирлын маань супер хонжир бол мэдээж Toyota Land Cruiser 300 автомашин байгаа. Тэгэхээр эрхэм үзэгчид та бүхэн маань 5 дугаар хөтөлбөрөөс хожиж болох энэхүү автомашиныхаа давуу техникийн үзүүлэлтийн талаархаас товч мэдээллийг хүлээн авъя. Toyota Land Cruiser 200 автомашинаас хойш 14 жилийн туршийн Toyota-гийн инженеруудын олон жилийн туршлагаас үндэслэн гарсан энэхүү бүтээл бол мэдээж Toyota Land Cruiser 300 автомашин байнамаа. Үзэгчид та бүхний супер хонжороос очих боломжит энэхүү Toyota Land Cruiser 300 автомашин маань Land Cruiser маркийн 70 жилийн ойд зохион бүтээгдсэн одоо энэхүү тусгай загвар гэж хэлж болохоор. За өнгөрсөн хугацаанд үзэгчд өмнө маань хэрэглэгчдийн аль хэдийн хэрэгцээ шаардлагыг хангасаар ирсэн Land 200 автомашиныг бодох юм бол Toyota Land Cruiser 300 автомашин за моторын хүчин чадлын хувьд бол харьцангуй багассан 3.5 буюу 3500 хостор ба хөдөлгөөртэй. За энэ маань өмнөх Toyota Land Cruiser 200 автомашиныг бодох юм бол моторын хүчин чадал бага сонсогдож байгаа хэдий ч хостор ба хөдөлгөөртэй учраас илүүтэйгээр одоо хүчин чадал өндөртэй болсон. За тэгээд моторын хүчин чадал багассантай холбоотойгоор бензин түлш одоо бага зарцуулдаг болсон. Ингэснээрээ байгаль дэлтэй буюу хорт утаа ялгаруулах гэсэн зүйл бол нэлээд багассан гэсэн бас үзүүлэлттэй байдаг. За мэдээж өөр дээрээ бол энэ сохор бүсийн бас мэдрэгчтэй болсон. Өргөн харьцангуй одоо бас хамарны үед өргөн болсон учраас сохор бүс дээр буюу магадгүй одоо бага насны хүүхэд ч юм уу харагдахгүй гэх мэтээс асуудлууд тулгардаг байсан бол сохор бүсийн бас мэдрэгчтэй бас нэг давуу тал юм. За мөн Land Cruiser 300 автомашин маань дугуйны хувьд бас жоохон нарийнхан болсон энэ маань илүүтэйгээр одоо бас бартаа туулах чадвар өндөр болсон гэсэн үг. Дээр нь Монгол орны эрс дээр суур амьсгал за замын эдэд бүтэц муу хөгжсөн одоо манай орны хувьд бол яг Land Cruiser автомашин бол бартааг туулах хаан хэмээн бүтээгдэснээр их онцлог юм. Тэгээ ерөнхийдөө Toyota-гийн хамгийн гол баримтлагдаг зарчим хэн нэгэн эсэм мэнд хүрэх газраа саадгүй хүрэх гэсэн уриатаагаар ажилладаг энэ Toyota-гийн шилдэг бүтээлийг энэ удаа Монгол суглаа 5 дугаар хөтөлбөр үзэгчид та бүхэндээ санал болгож байгаа юм аа. Хөтлөгч миний дөнгөж сая танилцуулсан Toyota Land Cruiser 300 автомашины төлөө хичнээн суглаа худалдан авч өрсөлдөх бүрэн боломжтой шүү. Ингээд үзэгчид та бүхэндээ амжилт хүсье.